Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Оюума банзрагч цэг гэдгүүрс цэг рүү гэсэн энэ сургалтын сайтыг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар дэлгэрэнгүй заавар оруулж байна. За тэгэхээр энэ сайт руу та гар утас болон компьютероос хаанаас орох боломжтой. За орохын тулд та өөрийнхөө Google браузер хэсэг дээр оюума банзрагч цэг get курс цэг рүү гэсэн энэ хаягийг бичээд орно гэсэн. За ингээд орох хэсэг дээр гарахаар энчээ нэвтрэх хэсэг мөн бүртгүүлэх гэсэн ийм хоёр хэсэг байж байгаа. За нэвтрэх хэсэгт бол та өөрийн мэйл хаяг мөн өөрийн пассвортаа бичээд энд дарахаар та орно гэсэн. Бүртгүүлэх хэсэгтэр та өөрийн мэйл хаяг, өөрийн нэрийг бичээд энд дарахад та бүртгэгднэ. Ингээд таны мэйл хаягаар таны пассвортаа солих бол пассвортын мэдээлэл мөн таны мэдээлэл очих болно. За хэрвээ та пассвортаа мартсан эсвэл орох боломжгүй байгаа тохиолдолд бол энэ восстановить пароль гэсэн хэсгээр бичээд өөрийн мэйл хаягаа оруулаад энд дарахад таны мэйл хаягаар пассвортаа солих тэр линк нь бол очсон байна гэсэн үг. За одоогийн байдлаар бүгдээрээ мэйл хаягаа мэдж байгаа мөн пассвортаа мэдж байгаа учраас нэвтрээд ороход юу болохыг харъя. За ингээд ороход бол үндсэн юм 3 цэстэй байж байгаа. Үндсэн 3 цэстэй байна гэсэн. За энэ хүний толгойтой хэсэг нь бол таны яг профайл гэсэн. Бүгдээрээ яг Facebook профайл байдаг шиг таны профайл хэсэг гэсэн. За энэ профайл хэсэг дээрээ дараад та энэ чи өөрийнхөө нэрийг энэ дээр бол өөрийн нэр байж тийм ээ. За би жишээлбэл Сарангаа гэдэг нэрээ бичье. Аваг хэсэг дээр Наранхүү гэдэг авгаа бичлээ. За өөрийнх нь төрсөн сар өдөр ямар англиар энэ сайтыг хэрэглэхийг хүсэж байна уу, орсоор хэрэглэхийг хүсэж байна уу тийм ээ. Энэ өөрийнхөө хүсэж байгаа тэр хэлээ сонгож болно. Мөн өөрийнх нь зургийг оруулж болно. За одоо энэ дээр жишээлбэл би өөрийнх нь зургийг оруулъя гэж бодъё. За ингээд өөрийнх нь зургийг орууллаа. За энэ дээр та өөрийнхөө утасны дугаарыг бичиж болно. Хаанаас орж байгаа гэдэг улсаа бичиж болно, хотоо бичиж болно. Ингээд та өөрийнхөө тухай мэдээлэл оруулах юм бол энэ хэсэгт оруулж болно. Гэх мэтчлэн. За ингээд save буюу хадгалах товчийг дарахад таны мэдээлэл хадгалагдах болно гэсэн. Тэгэхээр мэдээж бас бусдаагаа танилцах тийм ээ. Ангийнхан найз нөхдөд өөрийгөө таниулах гэдэг үднээс энэ хэсгээ бөглөхөд бол чухал гэдэг юм шүү. За та хэрвээ пассвортаа солихыг хүсвэл энэ сменит пароль буюу пассворт солих хэсэгт ороод шинэ пассвортаа бичээд шинэ пассвортаа дахин нэг бичээд хадгалахад таны пассворт солигдох болно. За энэ бол VoIP гэдэг нь гарах гэсэн үг. Та хэрвээ гадны компьютероос орж байгаа бол заавал VoIP буюу гарах гэдэг дээр нь дарж өөрийнхөө энэ хэсгээс гарч байгаарай. Log out гэсэн үг тийм ээ. За тэгэхээр та одоо бол яг энэ оюума банзрагч цэг курс цэг рүү гэсэн энэ хүний яг сайтын хэсэгт орж байна гэсэн аккаунтыг бол танд харуулж байна. За хамгийн гол хэсэг буюу сургалтын хэсэг. За сургалтын хэсэг маань юм 3 хэсэгтэй. За тренинг буюу энэ таны сууж болох болцоотой хичээлүүд байна гэсэн үг. За та бол онлайн гарааны бизнест өшөө аврагын төлөө өр бүтээмж ингээд зөндөө олон сургалтууд бол хүн хүнийхээс өөр харагдана гэсэн. За бүгдээрээ энийг харъя. Энийг харахад бол дотор нь ороод хичээл болгонтой ингээд танилцаж болно гэсэн үг. За энэ улаан өнгөтэй байна гэдэг бол даалгавартай байна гэсэн үг. Даалгавартай байгаад та хэрвээ даалгавраа биелүүлчих юм бол энэ улаан өнгө нь арилна. За энэ дээр жишээлбэл групп нэгдэх даалгавар байж байна. Даалгаврын хэсэг энэ яг энэ даалгаврын мишн буюу даалгаврын хэсэг байгаа. Энэ бол маш чухал. Та заавал даалгаврын хариугаа энд ирүүлэх ёстой. Тийм ээ? Энд ирүүл. Даалгаврын хариуг энд оруулнаа. За. Харин энэ dotlet хэсэг буюу answers and comments гэдэг маань бол та коммент хэсэг гэсэн үг тийм ээ. Та ангийнхандаа болон багш нартаа хэлэх хүсэн комментаас энд оруулж болно. Тэгэхээр даалгавар коммент хэсэг бол ийм хоёр тустай хэсэг байж байгаа. За даалгавраа оруулсны дараа нь waiting for check гэсэн байна тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны даалгаврыг багш чинь шалгах гад хүлээж байна гэсэн үг тийм ээ. Шалгаад хэрвээ болох юм бол энэ хэсэг нь болсон
та даалгаврыг чи хүлээж автлаа гэж ирнэ. А хэрвээ даалгавар авагдааг байх юм бол таны даалгавар бол авагдааг байна. Та даалгавраа дахин хийх шаардлагатай байна гэх мэтчлэн хариуг бол энд гарч ирэх юм байнамаа. За дараагийн хэсэг бол имэйл хэсэг байгаа. За имэйл хэсгээр бол ерөнхийдөө коммент хэсгээр бол маш олон хүн коммент бичдэг учраас яг багш нарт та тусгай асуултыг асуухыг хүсэх юм бол энэ коммент хэсэгт бичгээр бас яг бүрэн дүүрэн харагддаггүй. Тэгэхээр та хэрвээ заавал яг одоо асуух чухал асуулт байвал энэ мэйл хэсгээр тийм ээ мэйл энэ захиа гэсэн хэсгээр бол захиа бичвэл илүү багш нарт харагддаг. Энэ бол баталгаатай очин мэйл гэсэн үг ээ. Тэгэхээр энэ шинээр мэйл бичих гэж байна. За сайн байна уу? Ийм зүйл асуух гэсэн юм аа гэх мэтчлэн одоо мэйлээ бичээ та энэ явуулах хэсгээр дарахад бол ингээд таны мэйл очно гэсэн үг. За ерөнхийдөө бол иймэрхүү энэ сургалтын сайт маань бол ашиглахад маш амархан, маш дөхөн, мөн даалгавраа ч гэсэн шалгаж явах явц маань энэ одоо маш ойлгомжтой богдхон ойлгомжтойгоор ийм хийгдсэн сайт байгаамаа. За энэ дээр жишээлбэл түрүүн бид нар хариугаа оруулсан тийм ээ. За Facebook hashtag group гэдэг одоо энэ хариугаа оруулсан байгаа учраас одоо тэр хариулагцаан гэдэг нэг улаан маань өөр өнгөтэй очиж байна. За улаан маань өөр өнгөтэй болсны дараагаар энэ дээр хэрвээ таны одоо асуулт даалгаврын чинь асуулт зөв байх юм бол энэ дээр бас хариу нэрнэ гэсэн үг байна. За ингээд та хэрвээ гарахыг хүсэх юм бол VT буюу log out хийгээд гарч болно гэсэн үг. За ерөнхийдөө бол ийм. Тэгэхээр та бол одоо байнгын энэ сайтаа бол утас болон компьютерс орох боломжтой шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Ингээд та бүхэндээ сургалтынхаа явцад хүндрэлгүйгээр асуудалгүйгээр сургалтаа суух болцоо гарна гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.